За асуулт асуугаад хариулах юм байгаа юм байхгүй юм шүү дээ. Сайд нар бүгд гараа авчлаа шүү дээ. Учир сайд чинь намын дараа болоод алга боллоо байхгүй. Юм цаг сайд чинь дөрөв хариулах гэж гараа авчих ямар учиртай. Тэгээд зарчмын юм асуух гэдэг юм аа. Монгол улс бол энэ урт хугацааны төлөвлөгөө, дунд хугацаа, богино хугацааны төлөвлөгөөтэй үүнтэй холбоотойгоор одоо хуучин сайд нарын яриад байгаа тэр олон 600 гаруй энэ төсөл хөтөлбөрүүд, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг нийлүүлээд энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийг одоо гаргаж зэгцэлсэн гэдэг. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6-гийн 5 дээр 8 яг ийм зорилтод 8 төрлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулах хэрэгтэй гэдэг. Тэгээ энийг батлуулаагүй гэж алгасаад 5 жилийнхийг оруулж ирээд батлуулаад олон жил ингээд 2 дахь одоо 5 жилийн төлөвлөгөө батлуулах ингээд явж байна л та. Тэгээ энэ хууль байхад хуулиа хэрэгжүүлэхгүй бол одоо яах юм чаашаа. Тэр нь чаашдаа энэ хурлах уу, энэ байнгын орооны хурал парламентын засаглалч өөрөө ганхаад байна гэдгийг их хурлын гишүүд ойлгож байгаа юм уу? Өчигдөр ихэд Монгол Ардын нам, ганцхан нам хурлаа хийхин төлөө парламент тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Өчигдөр баахан байнгын ороодод хурал төлөвлөгдсөн байсан. Нэг цагийн дотор бүгдийг нь хойшлуулад гацаагаад маргааш нөгөө төрлөө шилжүүлдэг юм байж болох юм. Энэ Монгол төр чи ямар ч докторгүй болчихлоо шүү. Парламентын засаглал гэж байгаа юм. Их хурлын гишүүдэд тоодгүй, үг хэлэхээр үгийг авдаггүй. Эдийн засгийн байнгын ороо одоо өнөөдрөөс аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороон дээр хилэлцэн. Энэ байнгын ороос өгж байгаа тогтоол тушаал шийдвэрүүд их хурлаас гарсан энэ тогтоолуудыг хэрэгжилт тунд хараа байгаа шүү. 30% одоо орж ирэх чинь дайлангийн сонсоход. Урд нь эдийн засгийн байнгын ороон дээр 48% байгаа. Тэгээ энэ засаглалчийн юу болж хувираад байгаа юм бэ? Энийг бодох хэрэгтэй хаа их хурлын гишүүд. Тэгээ энэ хөгжлийн төлөвлөгөөр дэмжихгүй байгаа. Их гойгоо уран цэцэн юм яриад байгаа мөртлөө 1 минутаа нэмээ авчи. Тэр стратеги төлөвлөгөө буюу урт хугацааныхаа төлөвлөгөөтэй ерөөсөө нийлэхгүй, зохицохгүй үр дүн хоёр өөр зөрж байгаа. Тэрийн шалгуур үзүүлэлтийн тоотой нь хэлсэн би. Чуулган дээрээс. Байнгын ороон дээр ч хэлсэн. Тэгээ одоо энэ цаг хугацаанд энэ гүйцэтгэх засаглал нь засаглал шиг ажиллаа хийгээд энэ эхлээд энэ тайлангаа сонсомоор байна. 2021-с 2025 оны хооронд 150 төсөл хөтөлбөр хэрэгжээд төсвийн 117 их найт төгрөгийг үрчээд 50% байгаа шүү дээ. Гэхдээ 50%-тай Монгол улсыг хөгжүүлж яхад бид нар энэ дээр ямар нэгэн дүгнэлт боловсруулж хуулийн дагуу улсын хурлын тухай, дэгийн тухай хуулийн дагуу, хэн шалгалтын тухай хуулийн дагуу, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу байнгын ороодууд орж хилцэж их хурл дээрээс тогтоол гаргаж чиглэл өгөх ёстой. Энэ чиглэлийн дагуу засгийн газар дараагийн 5 жилийн энэ хөгжлийн хөтөлбөрийг боловсруулад орж ирэх ёстой. Тэрийг хийхгүй шууд ингэж дайрж шин. Тэг ганц юм хэлдэг болсон. Хуулийн хугацаа гэсэн. Хугацаанд толцсон болохоор ингэж шахдаг, үгийг сонсдгүй. Тэг ийм байдал руу орлоо шүү дээ. Тэг би одоо энэ яамны мэрэгжилтэнгүүдээс бол асуух юм байхгүй. Бүтэн жил гарan жил 6 сар асуучлаа. Хөөрхөн амтд хариултын ч мэдчихэж байгаа. Тэр хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа дарга нарын чи яах вэ? Парламентын гүйцэтгэх засаглалтайгаа хариуцлага тооцож чадах юм уу, чадахгүй юм уу? Хариуцлага тооцно гэдэг ингээ халан солино гэдэг байгаа юм биш шүү дээ. Ажлаа сайжруулъя, юмаа ярья, хуулиа мөржүүл гэж байгаа шүү дээ. Тэгээ сайд нар байхгүй юм дээр одоо асуул ингээ дүүрэн л байна л та. Та гараа авчих. Чуулган дээрээс би асуусан болохоор энийг очротын цаг нь болчлоо гэж гарч байгаа юм яаж байгаа юм. Гайхчлаа. Байнгын орон дарга нэрэ танд очиод юм хэлээ гараа авчих гэж болохгүй шүү дээ. Ядаж энэ ганцхан гişүү үлдсэн байна. Асуултанд нь хариулаа гарч л та. Тэгээ асуух юм зөндөө биш шүү дээ. Энэ урт хугацааныхаа төлөвлөлтөө нийцэхгүй дунд хугацаа. Ингээ гаргаад ирсэн энэ шалгуур үзүүлэлтээр гаргаад ирсэн тоо хүний хөгжлийн индексүүд хоорондоо ингээ зөрчсөн. Тэгээ 30 он урд төлөвлөгөө нь орж ирэхдээ энэ алсын яраатайгаа ингээ нийцдэггүй ийм байдалтай энэ улс хөгжих юм уу? Их төвшин гişүүдсэн хилээд байгаа шүү дээ. Чуулган дээр хэлсэн шүү дээ. Эхлээд айлангаа хэлцээ. 50% ажиллаа хийчихэд цаашаа ямар нэгэн чиглэл үүрэг даалгавар авахгүйгээр дараагийн төлөвлөгөөг оруулж ирээд тэр нь урт хугацааныхаа төлөвлөгөөтэйг зөрчсөн. Тэгээ энэ байдлаа цаашаа өдөртнийг бол Монгол Ардын намын эрхэм гишүүд дарга нар одоо манийг бодвол олон жил суудсан өдөрлөгтэй туршлагатай болсон хүмүүс. Энэ дээр анхаарал хуулиа хэрэгжүүлмээр байна. Тэгээ сайд нараа оруулж ирмээр байна. Байнгын орон дарга.